За өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улс шинэ үндэсний аюулгүй байдлын стратеги танилцуулсан байна. Энэ удаагийн баримт нь Дональд Трампын үеийн гадаад бодлогын чиглэлийг тун тодорхойгоор харуулсан байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улс нь олон улсын асуудалд оролцоогоо хумиж, харин дэлхийн баруун хагасын буюу Америк твдэх өөрийн давмгай байр суурийг сэргээхийг тэргүүн зорилтоор болгосон байна. Энэ удаагийн стратеги нь өмнөх 2022 онд Жо Байдны үед гарсан хувилбараас тэс өөр гэж хэлж болохоор байгаа юм. Хятад улстай өрсөлдөөн говь сорил гэж тодорхойлохын оронд Америкийн нэгдсэн улс үндэсний их ашиг тулгуурласан реализмын үзэл баримтлалд тулгуурлаж, улс орнуудын дотоод тогтолцоонд нөлөөлөхөөс зайлсхийх, олон улсын байгууллагаас хараат бус бодлого баримталгаа онцолжээ. Мөн баримт бичгийн гол хэсэг дэлхийн баруун хагасыг Америкийн нэгдсэн улсын нэн тэргүүний стратегийн орон зай гэж тодорхойлсон байна. Ингэхдээ Америкийн нэгдсэн улс Америкт гадаадын хүчнүүд нөлөөлөх, цэргийн байгууламж барих, стратегийн аж холбогдолтой хөрөнгийг худалдаж авахыг тууштай хориглоно гэжээ. Мөн Америкийн нэгдсэн улс бүс нутгийн улс төрийн хүчнүүдээс Америкийн зарчим, ашиг сонирхолтой уялдах талуудыг дэмжинэ гэсэн байна. Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей зориулсан 40 тэрбум $40 санхүүгийн дэмжлэг энэ бодлогын шууд илэрхийлэл болж байгаа юм. Хятадтай хийх өрсөлдөөн стратегийн тэргүүлэх зорилт биш болсон ч гэлээ Тайваны асуудал Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын баримт бичигт тод хിവэрэ байна. Энэхүү стратеги Тайваныг хүчээр эзлэх оролдлого, дэлхийн чипийн нийлүүлэлт, Аз намхан далайн арлуудын гинжин сүлжээнд ноцтой нөлөө үзүүлнэ гэж анхааруулсан байна. Тиймдээч Америкийн нэгдсэн улс Тайван дахь ямар ч түрэмгийллийг няцаах чадамжтай зэвсэг хүчин бүрдүүлнэ гэжээ. Үүний зэрэгцээ холбоотнуудаа ялангуяа энэтхэг улсыг цэргийн зарлаа нэмэх, бүс нутгийн тэнцвэрийг хадгалахад илүү идэвхтэй оролцохыг уриалсан байна. Харин шинэ стратегид Европын тухай дүгнэлт хамгийн хурц өнгө аястай байсан нь анхаарал татаж байгаа юм. Баримтад Европыг хэд зохицуулалт цагаачлалын бодлогоос үүдэлтэй иргэншлийн доройтолтой нүүр тулж байна гэж тодорхойлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлаж байна гэж шүүмжилсэн байна. Он гарснаас хойш Вашингтон Европын аюулгүй байдлын зөнгөлөх баталгаа байх үе дуусаж, Европ өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай, тусгаар үндэсний бүлэг байх ёстой гэсэн хандлага ил тод гарч эхлээд байгаа. Цааш ойролт орнуудын тухайд Америкийн нэгдсэн улс эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч улс болсон, бүс нутгийн мөргөлдөөнүүд харьцангуй буурсан зэрэг шалтгаанаас үүдэн ойролт орнод Америкийн гадаад бодлогын гол чиглэл байхаа болно гэж тодорхойлсон байна. Гэхдээ Израиль улс болон Тэнгисийн замын аюулгүй байдал зэрэг гол ашиг сонирхлын хүрээг хിവэр үлдэнэ гэжээ. Үүнийг Америкийн нэгдсэн улс Сирь, Ирак, Персийн болонд цэргийн байр суурийг хадгалсаар байгаа гэдгээс харж болно. За Америкийн нэгдсэн улсын Конгресс $900 тэрбум батлан хамгааллын багц хуулийг танилцууллаа. Энэхүү хуулинд Америкийн компаниудын Хятадын хийдэг зарим төрлийн хөрөнгө оруулалтанд шинэ хориг шалгуурууд тавигдаж, замун батлан хамгааллын системд Хятад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж технологиудыг ашиглахыг бүрэн хориглох. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын дипломат тагнуулын үйл ажиллагааг тэлэх заалтууд орсон байна. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны төсөв энэ удаа цагаан ордны хүснээс $8 тэрбум илүүгээр батлагдаж, тус улсад үйлчилж байгаа олон бодлогын чиглэл аюулгүй байдлын шин зохицуултыг давхар тусгасан өнгө аястай болж байна. Шинэ батлагдсан хуульд энгийн цэргийн албан хаагчдад 4% нэмэгдэл олгох, дроны эсрэг чадамжийг өргөжүүлэх, Golden Zone буюу алтан бөмбөр пуужингаас хамгаалах систем болон стратегийн цөмийн зэвсгийн шинжилэлт шинэ хөрөнгө оруулалт хийх зэрэг заалтууд багтсан байна. Мөн Пентагоны өмнөд хилийн хууль сахиулах ажиллагаанд үзүүлдэг дэмжлэгийг үргэлжлүүлэх, Тайваны аюулгүй байдлын хөтөлбөрт зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар Америкийн нэгдсэн улсын энэтхэг номхон далайн бүсдэх байрлал нөлөөг бэхжүүлэх зорилт давхар тусгагджээ. Түүнчлэн батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт удаашрал, төвжрэл үүсгэдэг бүтцүүдийг задлах, өндөр хэрэгцээтэй зэвсэг платформыг олон жилийн гэрээгээр худалдан авах нөхцөлийг өргөдгөх, арилжааны шинэ технологиг богино хугацаанд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон заалт багтсан байна. Үүний нэг хэсэг нь гүйцэтгэгч компаниуд томоохон зэвсгийн системийг засварлах, шаардлагатай технологийн мэдээллийг Пентагонд заавал өгөх зохицуулалт орж байгаа юм. Энэ нь нийлүүлэгчийн хамаарлыг бууруулж, засвар үйлчилгээний удаашрлыг багасгах зорилготой гэлээ. Хуулийн хамгийн том шинжилгээний нэг нь Америкийн нэгдсэн улсын компаниуд хөрөнгө оруулагчид Хятад тэргүүтээ эрсдэлтэй гэж үзсэн орнуудын технологид хөрөнгө оруулахдаа сангийн яамд заавал мэдэгдэх ёстой гэдэг зохицуулт байгаа юм. Сангийн яам шаардлагатай гэж үзвэл энэхүү хөрөнгө оруулалтыг хориглох хүртэл эрхтэй болж, Конгресс жил бүр дэлгэрэнгүй тайлан хөргүүлж, Хятадын цэргийн эсвэл тандал шалгалтын сүлжээнд холбогдсон гадаад компаниудад хориг тавих шинэ эрхтэй болно. Энэ нь Америкийн нэгдсэн улсын капитал Хятадын өндөр технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглагдахыг зогсоох зорилготой алхам гэж тайлбарлаж байна. Мөн Хятадын генетикийн дараалал тогтоох болон биотехнологийн компаниудтай холбоотой Пентагоны гэрээг хориглохоор тусгажээ. Гадаад бодлогын хүрээнд төрийн департамент дэлхийд дахин дах Америкийн нэгдсэн улсын дипломат төлөөлөгчийн газруудад бүс нутгийн ажиглагч мэргэжилтнүүдийг шинээр байршуулж байгаа юм байна.
Израилийн талаарх заалтууч гэсэн багтсан байгаа ба Америк нэгдсэн улс болон Израилийн хамтарсан Iron Dome, David Sling, Arrow зэрэг системүүдийн санхүүжилтийг баталгаажуулж, Израиль оролцохыг хориглодог олон улсын батлан хамгаалахын үзэсгэлэнд оролцохгүй байхыг Пентагонд үүрэг болгосон байна. Харин Энэтхэг номхон далайд Америк нэгдсэн улсын байрлалыг бэхжүүлэх ажлын хүрээнд номхон далай дахь тогтоон барих санаачилгыг сунгаж, Тайван, Филиппин зэрэг бүс нутгийн түншүүдтэй хамтарсан сургуульд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэг өгсөн байгаа юм. Мөн Украинд үзүүлэх аюулгүй байдлын дэмжлэгийг 2026-аас 2027 онд жил бүр 400 сая $400 үргэлжлүүлж, Европын холбоотнуудын дэмжлэгийн талаарх тайланг илүү ойр ойрхон гаргах шаардлага тавьсан байна. Дональд Трампын цагаараа энэ 7 хоногоос эхлэн Нью Орлеанс, Миннеаполис зэрэг томоохон хотуудад цагаач иргэдийн бичиг баримтыг шалгах, хууль бус цагаачдыг олж тогтоон, зөрчилтэй цагаачдыг алдан нутаг буцаах зэрэг хууль бус цагаачлалын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн байна. Тэгэхдээ эдгээр хотуудын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гэмтэргийн бүртгэлтэй цагаачдыг онцлон шалгаж байгаа гэдгээ хэлж байна. Хууль бус цагаачлалын эсрэг кампанит ажлаа инхүү нэмэгдүүлж байгаа нь Америк нэгдсэн улсын баруун Виржиниа мужийн үндэсний Говардын 2 цэрэг рүү зэвсгэлсэн цагаач этгээд хаалтаж нэг цэрэг амьнасаа алдсан хэрэг гарсантай холбоотой байж магадгүй. Энэ хэргийн дагуу шүүх шатны байгууллагууд ажиллаж байгаа боловч одоогийн байдлаар эцэлэгдэн шийдэгдээгүй хэврээ байгаа юм. Дональд Трампын хувьд хууль бус цагаачлалын эсрэг бодлогыг чангатах шаардлагатайг харуулсан үйл явдал боллоо гэж нээлттэй хэлсэн. Гэхдээ Нью Орлеанс болон Миннеаполис хотод ингэж цагаачлалын эсрэг кампанит ажлыг эрчимжүүлж байгаа нь улс төрийн маргааныг мөн дагуулж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь энэхүү хоёр хотын захирагч нар нь хоёулаа ардчилсан намаас сонгогдсон хүмүүс. Ардчилсан намынхан болон хүний эрхийн активистууд Дональд Трампын цацаграгааг ардчилсан намынхны удирддаг муж хотуудыг зориудаар онилон хатуу чанга бодлого хэрэгжүүлж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Харин дотоод хэргийн аюулгүй байдлын яамны зүгээс Нью Орлеанс хот дахь онцлогдсон шалгагдж байгаа цагаачдын дунд зэвсэг дээрэн машины хулгай хүчингийн хэрэгт нэр холбогдсон хүмүүс байгаа гэдгийг хэлж байна. Нөгөө тал Луизиана мужийн захирагч Джефф Ландри тус хотод гэмтэргийн түвшин маш бага байгаа гэдгийг хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч холбооны засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахаа хэлсэн байна. Миннеаполис хотод мөн адил цагаач иргэдийн бичиг баримтанд хяналт хийх ажил эхэлж байгаа. Энэ хотод Сомали улсаас ирсэн цагаачид олноороо байдаг. Одоогийн байдлаар Дональд Трампын цацаграгаанаас нийт 19 орноос Америк нэгдсэн улс руу цаашид цагаач хүлээн авахгүй гэдгийг зарласны дунд Сомали улс багтсан байна. Үүний улмаас Сомали улсаас ирсэн цагаачдын хувьд тус улсад оршин суух нь баталгаагүй айдастай байх болсон гэдгийг оршин суугчид хэлж байна. За өнгөрсөн 7 хоногт олон улсын хэмжээнд ихэнх хэлэлцээрүүд Орос Украины хооронд ихээхэн болж өнгөрсөн байгаа. За эдгээр хэлэлцээрүүд нь Америк нэгдсэн улсын зуршлалтаагаар явж байгаа. Тэгвэл Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын тусгай төлөөлөгч Стив Витковыг Москва хотод хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалт нь 5 цаг орчим үргэлжилсэн гэж Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлж байна. Ушаковын хэлснээр энэхүү уулзалт маш бүтээлж ихээхэн ашигтай мэдээлэл солилцсон хэрэг болсон гэж байгаа боловч Украины нутаг дэвсгэрийн асуудал гарах гол маргаантай хэсгүүд дээр талууд огтхонч буулж хийж чадаагүй гэж байна. Уулзалтын үеэр талууд тодорхой тусгай заалт нэг бүрийг биш, харин Америк нэгдсэн улсаас танилцуулсан энхийн баримт бичгүүдийн гол агуулгыг хэлэлцэн гэж байна. Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын хэлж байгаагаар уулзалтын үеэр Донецк, Луганскийн бүс нутгийн талаарх газар нутгийн эзэмшлийн асуудал анхаарлын төвд байсан гэж байна. Орос улбаны улс нь эдгээр бүс нутгийг бүхэлд нь өөрийн нутаг гэж үздэг бол Украин улс одоогоор 5000 км² газар нутгийг хяналтандаа хിവэрэ барьж байгаа юм. Харин олон улсад Донбассыг Украины нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрдөг. Уулзалтын үеэр анхны 28 заалттай энхийн төлөвлөгөөний шинжилсэн хувилбараас гадна Америк нэгдсэн улсын талаас 4 нэмэлт баримт бичгийг Кремлийн төлөөлөгчдөд өгсөн ба тэдгээрийг мөн хэлэлцсэн гэлээ. Талууд хэлэлцээний нарийн дэлгэрэнгүй мэдээллийг одоогийн байдлаар олон нийтэд дийлэхээс хойш сууж байна. Энэхүү яриа хэлэлцээ нь 2-7 хоногийн өмнө ил болсон Америк нэгдсэн улсын боловсруулсан 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөнөөс эхэллээ. Төлөвлөгөөний анхны хувилбар нь Украинд ихээхэн дарамт үзүүлсэн, харин Орос улбаны улсад эерэг нөхцлүүдийг тусгасан гэх шүүмжлэлт өртөөд байсан юм. Тодорхойлбол Крим, Донецк, Луганскийг Оросын нутаг гэж хүлээн зөвшөөрөх, Украин одоо хяналтанд байгаа үлдсэн нутгаа ч гэсэн Орос улбаны улсад өгөх, Украин НАТОд нэгдэхээс татгалзах, армийн бүтцэн 600 мянгаас хэтрэхгүй байх, Оросыг дэлхийн эдийн засагт буцаа нэгтгэх зэрэг заалтууд байсан гэдгээ.
Энэ нь Украины тал болон Европын холбоотнуудын ширэн эсэргүүцлийг төрүүлж, Женевт болсон яриа хэлэлцээний дараа Америкийн нэгдсэн улс болон Украин улсын төлөөлөгчид шинэ хувилбар дээр тохиролцож эхэлсэн байдаг. Хэвлэлүүд дараах өөрчлөлтүүд хийгдсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Үүнд Украин эзлэгдсэн газар нутгаа буцаахын тулд цэргийн хүч хэрэглэхгүй, зөвхөн хэлэлцээний замаар шийдвэрлэхээр амлах, Украины зэвсэг хүчний дээд хэмжээг 800 мянга болгох, Украин НАТОд элсэх хэсэг нь эслийн бүх гишүүдийн нэгдсэн шийдвэрээр тогтох, НАТО Украинд цэргийн бааз байгуулахгүй харин Украинд НАТОгийн 5 дугаар заалтын адил хамгаалтын баталгаа өгөх зэрэг заалтууд байгаа юм. Гэхдээ эдгээрийг бараг бүхэлдэн шахуу Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авахгүй байх магадлал өндөр. Стив Виткофтай хийсэн уулзалтынхаа өмнө Владимир Путин Европоос дэвшүүлж байгаа энхийн нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид Европтой байлдахыг хүсэхгүй, гэхдээ хэрвээ Европ бидэнтэй байлдахыг хүсвэл яг одоо бэлэн байна гэж хэлсэн нь түүний буултхийг сонирхол маш бага байгаа болохыг харуулсан хэрэг болсон юм а. Энэ хооронд Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Дублинд хийсэн мэдээллийн үеэр бүх зүйл Москвад болж байгаа Владимир Путин, Стив Виткоф нарын хэлэлцээнээс шууд хамаарна гэдгийг хэлж байсан юм. Мөн өөрийн биеэр ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн байгаа гэдгийг хэлсэн. Дональд Трамп ээлжид энхийн хэлэлцээрээ байгуулсан болохоо зарлалаа. За энэ удаад Конго улс болон Рванда улсын төрийн тэргүүдийг Вашингтон хотноо авчирч энхийн гэрээг үзгэлсэн байгаа юм. Гэхдээ бодит байдал дээр тулаан үргэлжилсэн хിവэрэ байгаа юм. Рванда улсын ерөнхийлөгч Пол Кагаме, Конго улсын ерөнхийлөгч Феликс Чисекеди нар өнгөрсөн сард байгуулсан эдийн засгийн нийтлэлийн хэлэлцээр болон 6 дугаар сард Америкийн нэгдсэн улсын зуучлалаар хүрсэн энхийн тохиролцоог дахин баталгаажуулж, мөн стратегийн түүхийн эдийн талаарх өргөтгсөн гэрээнд гарын үсэг зорж байгаа нь энэ юм а. Энэхүү ёслол Дональд Трампын сүүлийн саруудад идэвхтэй хийж байгаа дипломат ажиллагааны нэг хэсэг болохоос гадна Вашингтоны хувьд Конго дахь түүхийн эдийн зах зээлд нэвтрэх зорилго, мөн хятадын нөлөөг хязгаарлах бодлоготой нь уялдаж байна гэж улс төр шинжээчид дүгнэж байна. Дональд Трамп гарын үсэг зурах ёслолын үеэр олон 10 жил үргэлжилсэн дайныг зогсоож, одоо хамтран ажиллаж эдийн засгийн боломжийг ашиглах цаг ирсэн гэдгийг хэлсэн байна. Гэвч энхийн гэрээг үзэглэж байх үед Конго улсын өмнөд Кив мужид М23 бүлэглэл болон Конго улсын армийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү М23 бүлэглэлийг Рванда улс дэмждэг гэж Конго улсын эрх баригчид үздэг. М23 бүлэглэл өөрсдийгөө Туци иргэдийг хамгаалах зорилготой гэж тайлбарладаг. Энэ бүс нутгийн этгээд хоорондын зөрчил, дайны цикл сүүлийн 30 жилд олон удаа давтагдсан ба 1996-аас 2003 оны хооронд болсон дайнууд олон сая хүний амь насанд хүрээд байгаа юм а. Энэхүү бүлэглэл энэ онд зүүн бүсийн 2 том хотыг эзлэн авсан нь шинэ дайнд хүргэж болзошгүй гэсэн боломжлолыг үүсгэж байгаа юм. Харин Дональд Трампын сацааргаа он гарснаас хойш дэлхийд дахиндах олон дайн мөргөлдөөний фронтуудад гал зогсоох зуршил эзэвхтэй оролцож эхлээд байгаа. Үүнд ойрт орнод болон Украины дайны асуудлыг ярьж болно. Гэхдээ энхийн гэрээний бодит нөлөө эргэлзээтэй байна. Газын зураас гал зогсоох хэлэлцээр Израиль Хамасын хооронд бий болоод 2 сар орчим хугацаа өнгөрч байхад гал зогсоох гэрээг зөрчсөн тохиолдлууд гарсаар байгаа юм. Мөн Орос Украины дайн хараахан дуусаагүй байгаа боловч талуудын хооронд дипломат яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байгаа. Харин Конго болон Рванда улсын тухайд өнгөрсөн 6 дугаар сарын гэрээний заалтууд тодорхой хэрэгжиж эхлээгүй. Хэлэлцээр бий болсноос хойш бодиттой ахиц гарааг байгаа юм. Одоогоор М23 бүлэглэл болон Конго улсын армийн зүгээс бие биенээ гал зогсоох амлалтаа зөрчсөн гэж харилцан буруутгаж байгаа. Мөн М23 бүлэглэл өөрөө энэхүү уулзалтанд оролцоогүй. Катар улсын зуршлалтаагаар тусдаа хэлэлцээр хийж байгаа юм а. Өөрчлөлтөнд та бүхэнд Америкийн нэгдсэн улсын эдийн засаг бизнесийн орчинд болж байгаа онцлог үйл явдлуудаас мэдээлэх гэж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent зул сарын баяртай холбогдуулан баярын улирлын үеэр зах зээл идэвхжиж жилийн эцэсгийхэд бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3% хүрнэ гэж тооцоолж байгаа гэдгийг зарлалаа. Түүний хэлснээр Америкчуудын амжиргааны өртгийн талаарх ойлголт хэвлэл мэдээллийн эдийн засгийн талаарх мэдээлэлээс ихээхэн зөрүүтэй байгааг хэлж байгаа юм. Бодит байдал дээр эдийн засгийн үзүүлэлтүүд тун сайн байгаа талаар хэлж байна. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хүлээлттэй сайн байгаа талаар сангийн сайд Scott Bessent CBS телевизийн Face the Nation нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрээр эдийн засаг 2 улирлын турш 4% өсөлттэй гарсныг хэлж, Сенатын дарга Chuck Schumer-тай холбоотой засгийн газрын зогсолт үргэлжилсэн ч гэсэн Америкийн нэгдсэн улс энэ жилийг бодит дотоодын нийт бүтээгдэхүүний 3% өсөлттэй дуусгана гэдэгт итгэлтэй байгаа гэдгийг хэлжээ. Гэхдээ бодит байдал дээр үзүүлэлтүүд эрс савлаж байгаа.
2025 оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн харьцуулалтаар 0.6%-аар агсан бол 2 дугаар улиралд эсрэгээрээ 3.8% өсөлт үзүүлсэн байна. 3 дугаар улирлын урьдчилсан тооцоог 12 дугаар сарын 23-нд нийтлэх ба холбооны нөөцийн сангийн хамгийн сүүлийн таамаглалаар өсөлт 3.5% орчим байх төлөвтэй байгаа юм. Эдгээр эерэг үзүүлэлтүүдийн хажуугаар хэрэглэгчид эдийн засгийн төлөвийн талаар төдийлөн өөдрөг байр суурьтай байж чадахгүй байна. Америк нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 70%-ийг бүрдүүлдэг дотоод хэрэглээний ард талд байгаа өрхийн сэтгэл зүйн үзүүлэлт 12 дугаар сард 53.3% гэж гарсан байгаа нь өмнөх сараас өссөн боловч өнгөрсөн жилийн мөн үеэс 28%-аар доогуур түвшин байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагаа зогссноос шалтгаалan хойшлогдсон инфляцийн сүүлийн тайланд гэр ахуйн хэрэглээний үнийн өсөлт жилийн 3% хүрсэн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн 3.1% өсөлттэй давхцаж байна. Эдгээр өсөлт хэрэглэгчдэд дарамт учруулсаар байгаа боловч ерөнхийлөгч Дональд Трампын сансарга үнийн дарамт амжиргааны өртөг өссөн гэх шүүмжлэлийг эрс үгүйсгэж худалдан авах чадвар муудсан гэх яриаг ардчилсан намын зохиомл суртал ухуулга гэж нэрлэж байгаа юм. Гэсэн хэдиж олон нийтийн санал асуулгууд өөр дүр зураг харуулж байна. NBC News-ийн сүүлийн судалгаагаар бүртгэлтэй сонгогчдын 3/2 нь Дональд Трампын эдийн засгийн бодлогод сэтгэл дундуур байна гэж хариулжээ. Сангийн сайд Скотт Бессентийн хувьд энэхүү бухимдлыг Дональд Трампын бодлогоос биш, харин Жо Байдны үеэс дамжин ирсэн инфляцийн дарамт болон хэвлэл мэдээллийн хандлагаас үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Сүүлийн үед хөрөнгө оруулагчид Америк нэгдсэн улсын зах зээлийн дундаж үнэлгээтэй банкуудыг илүү сонирхож эхэлсэн бололтой нь S&P Global Market Intelligence-ийн шинжилгээнд багтсан 208 банк 11-р сард дунджаар 5.4% өгөөж үзүүлсэн байгаа нь S&P US BMI Banks индексийн 2%, за мөн S&P 500 индексийн 0.2% өсөлтөөс давсан үзүүлэлт. Мөн зөвхөн 7 банк өнгөрсөн сард уналттай гарсан байна. 2025 оны 3 дугаар улирлын ашиг орлогын тайлангуудын дараа Америк нэгдсэн улсын жижиг дунд зах зээлийн үнэлгээтэй банкнуудын хувьцаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүү татаж байна. S&P Global Market Intelligence компани шинжилгээнд хамрагдсан 208 банк 11-р сард дунджаар 5.4% өгөөж үзүүлсэн байгаа нь хүлээлтээс давсан үзүүлэлт болж байгаа юм. Судалгаанд орсон банкудаас ердөө 7 сөрөг өгөөжтэй байсан бол 16 банк 2 оронтой тоон дотор өсөлт үзүүлсэн ба тэдгээрийн 15 нь 3.5 тэрбумаас доош үнэлгээтэй байгаа юм. Тухайлбал Нью-Йорк хотод төвтэй Flushing банк 554.3 сая $ын үнэлгээтэйгээр 20% өсөлтөөр тэргүүлжээ. Мөн шинжилгээнд хамрагдсан банкуудын үн болон бие дүгнэлтийн үнэлгээний дундаж харьцаа 136.8%-тай гарсан байна. Энэ шинжилгээнд нийт хөрөнгийн хэмжээ 3 тэрбум $-аас дээш Nasdaq тэргүүтээ Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдээр арилжаалагддаг банкуудыг багтаасан байна. Өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын технологийн тэр дундаа шууд стримингийн салбарт томоохон үйл явдал болж өнгөрсөн нь Netflix компани Warner Bros. Discovery-г 72 тэрбум $-аар худалдаж авах хэлцэл байгуулсан гэдгээ зарласан үйл явдал байна. Гэхдээ энэхүү хэлцэл улс төрөөс ангид батлагдаж чадах хэсэг нь эргэлзээтэй нь. Өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп хэлцэл зарлагдсан даруйд хэлцэл монополийн шинжтэй болж магадгүй талаар анхааруулж энэ асуудалд оролцоотой байх болно гэдгээ хэлсэн байна. Universal Studio-гийн телевиз сүлжээний группийг удирдах ясан медиа салбарын дуршлагатай удирдагч Blair Westlake BBC-гийн Today нэвтрүүлэг төгсөн ярилцлагадаа Netflix болон Warner Bros-ийн HBO стриминг бизнесийг нэгтгэх асуудал нь өрсөлдөөний гол эрсдэл болж байгаа цорын ганц хэсэг гэж онцолж байна. Тэрээр Netflix-ийн контентын сан болон студийн үйлдвэрлэлийн чадвар Warner Brothers-тай харьцуулахад харьцуулашгүй бага ба энэ нь зохицуулах байгууллагын хувьд хамгийн анхаарах хэрэгтэй томоохон хүчин зүйл гэж ярьсан байгаа юм а. Netflix энэхүү хэлцлийг байгуулахын тулд Comcast болон Paramount Skydance зэрэг өрсөлдөгчдийг давж чаджээ. Paramount Skydance-ийн гүйцэтгэх захирал David Ellison өмнө нь Warner Bros-ийн бүх бизнесийг түүний кабелийн сугуудыг ч гэсэн багтаасан байдлаар худалдан авах гэж оролдсон боловч Warner Bros-ийн удирдлагууд саналыг нь хүлээж аваагүй байдаг. Хэдийгээр талууд хэлцлийг амжилттай байгуулсан гэж байгаа боловч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын сансарга хэлцлийг эсэргүүцэх магадлал өндөр байна. Учир нь одоогийн байдлаар Netflix компани нь салбартаа монопол шахуу байхад Warner Bros-ыг өөртөө нэгтгэснээр зах зээлийн тэгш өрсөлдөөнийг боомлж магадгүй байгаа гэлээ.
Мөн Америкийн зохиолчдын нийгэмлэгүүдийн зүгээс энэхүү нэгдлийг эрс эсэргүүцсэн зогсоохыг уриалсан мэдээлэл гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар дэлхийн хамгийн том стриминг компани нэг нь өөрийнхөө гол өрсөлдөгчийг залгиж байгаа үйл явц нь монополийн эсрэг тухай хуулиар хориглох ёстой зүйл яах аргагүй мөн бөгөөд ийм нэгдэл батлагдвал олон мянган ажлын байр үгүй болж цалин буурч ажиллах нөхцөлд оройтож хэрэглэгчдэд илүү үнэтэй багассан төрөл зүйлтэй контент үлдэх эрсдэлтэй гэж анхааруулжээ. Америк нэгдсэн улсын холбооны шүүх Google компанид анхдагч хайлтын болон хиймэл оюунтай холбоотой хамтын ажиллагааны гэрээнүүдийг 1 жилийн хугацаатай болгож хязгаарлахыг тушаасан байна. Энэхүү шийдвэр нь 2024 онд Google онлайн хайлтын зах зээлийг хууль бусаар монополсон гэж тогтоосонтой холбоотой гарч байгаа шийдвэр. Зорилго нь хайлт болон генератив хиймэл оюуны салбарт өрсөлдөгч компаниудын боломжийг нэмэгдүүлэх явдал гэж тайлбарлажээ. Америк нэгдсэн улсын холбооны шүүх Google-ийн зах зээл дэх давмгай байр суурийг дөргиохуйц шийдвэр гаргалаа. Өнгөрсөн баасан гарагт Колумбийн тойргийн холбооны шүүгч Amit Medha Google-ийн бүх дефолт буюу төхөөрөмждөр анхны тохиргоогоор байршуулдаг хайлтын систем, хэмэл оюун ухаантай холбоотой хамтын ажиллагааны гэрээний хугацааг заавал 1 жилээр хязгаарлах шийдвэр гаргасан байгаа нь компани олон жилийн стратегид томоохон өөрчлөлтүүдийг авчирч магадгүй. Энэхүү шийдвэр нь 2024 онд гарсан Google-ийг онлайнаар хайлт болон зар сурталчилгааны салбарт хууль бусаар монополо байгуулсан гэж тогтоосон дүгнэлтийн дараа авсан анхны томоохон арга хэмжээ болж байгаа юм. Шүүхийн заавраар Google одоо Apple, Samsung зэрэг үйлдвэрлэгчтэй байгуулсан бүх байршуултын гэрээг жилийн зайтай дахин хэрэглэн байгуулах ёстой болж байгаа юм. Урт хугацаанд төхөөрөмждөр автоматар Google-л ажилдаг гэсэн нөхцөл ийхүү алдагдаж эхэлнэ гэсэн үг. Шүүгч Meta-гийн хэлж байгаагаар энэхүү шийдвэр нь монополийн нөлөөг задлах, өрсөлдөгчдөд бодит боломж олгох цорын ганц өөр нөлөөтэй арга гэж тодорхойлсон байна. Үүний өмнө шүүх 9-р сард Google-д хайлтын зэрэглэл тогтоох арын өгөгдлийн хэсгийг өрсөлдөгчдөд хуваалцах үүрэг өгсөн байдаг ба энэ удаагийн гарсан шийдвэр нь үүний дараах алхам болж байгаа юм. Одоогийн байдлаар Google болон Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны зүгээс шүүхийн шин шийдвэрийн талаар хараахан тайлбар өгөөгүй байна. Гэхдээ Google-ийн зүгээс энэ болон үүнтэй төстэй өмнөх шүүхийн шийдвэрүүдийг давж заална гэдгээ хэлж байсан байдаг. Та бүхэн Америк нэгдсэн улсад энэ 7 хоногт нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзлээ. Би та бүхэнд уламжлал ёсоор улс төр, эдийн засаг, бизнес, технологийн салбарт нь гарсан онцлог үйл явдлуудаас мэдээлсэн байгаа. Эх 7 хоногийн энэ өдөр эргүүлцгээе.